Сайн байцгаана уу хүмүүстээ. Элсэлтийн ерөнхий шалгалтын Монгол хэл хөгжмийн шалгалтын энэ удаагийн дугаар хөгөрхөлж байна. За бид өнгөрсөн удаагийн хичээлдээр эхийг уншиж ойлгох чадвар, зөв бичих чадвар, үндэсний бичгээр уншиж ойлгох чадварын тухай ярьсан бол өнөөдрийн хичээлдээр зохион найруулчих чадварын тухай ярих болно. За их зохион найруулах чадвар маань доорх чадваруудыг шалгадаг байгаа. Сэдв, үйл явдал, уншигч, бичиж буй зорилго, зохиогчийн үүрэг, бичлэгийн хэлбэр зэргийг сайтар анхаарах хэрэгтэй болдог. За ер нь их болоод эссе бичвэрийг бичгээд 3 үе шатыг төлөвлөсөн бивэл зохистой байдаг. За энэ бол нэгдүгээрт бусдын бичснийг уншиж судалгаа хийж баримт мэдээлэл цуглуулах, үе шат, үйл явдал дистралд оруулж хэрэггүй хасах, 3 дугаарт нь мэдээж хянаж сайжруулах. Үүнээс бид элсэлтийн ерөнхий шалгалтын их зохион найруулагчийн даалгаврыг гүйцэтгэх ажлыг бол бусдын бичсэн их буюу судалгааны ажлыг бол тооцдгүй. За үүнийг бол бид ерөнхий боловсролын сургуулиар эзэмшсэн суур бааз мэдлэг дээр тулгуурлаж хүүхдийг баримттай байгаа гэж үзсний үндсэн дээр зөвхөн үе шатаа үйл явдлаа дистралд оруулж бичих засварлах үе шатыг тооцоолж 100 минутын шалгалтыг багтаа авдаг байгаа. За их зохион найруулагчтай ерөнхийдөө бол мэднэ хүмүүс маань тийм ээ. Эхлэл, гол, төгсгөл гэсэн 3 хэсэгт бичнэ. Эхлэл хэсэгт нь мэдээд хөтөц санаа буюу өөрийн үзэл бодлыг товч тодорхой, өвөрмөц, хүний анхаарлыг татахуйц байдлаар эхэлж бичдэг. За тэгвэл энэ дээр эхэлсэн санаагаа бид хүүхдүүд маань ямар алдаа гаргадаг вэ? Эхэлсэн санаагаа цаашид үргэлжлүүлгүйгээр өөр зарим нэг санаа руу шилжиж орох тийм асуудал үүсдэг учраас багш нь энд баримт авсан байна. Жишээ олгож авсан байна. Жишээ нь эхэлсэн санаагаан өөрийнхөө яг л үзэл бодол тааруулсан баримтыг л сонгож бичих хэрэгтэй болдог. Тэгэхээсгүй бол өөр баримтыг сонгож болохгүй. За багш нь баримт сонгохдоо нэмэх хасах гэсэн тэмдэглэгээр тэмдэглэснийг харж байна. За хасах гэдэг нь ямар учиртай юм бэ гэхээр би альва нэгэн зүйлд ямар нэгэн чиг хандлагатай байлаа гэд хүн бүхэн 100% надтай санал нийлэх албагүй шүү дээ, тийм ээ. Яг л бид машин биш, хувь хүн учраас тийм учраас бид энэсээ их зохион бичихтэй цаашид анхаарах ёстой нэг зүйл нь бол эсрэг талын байр суурь юу вэ гэдгийг заавал хүндэтгэж үзэх хэрэгтэй болдог. За ингэснээрээ хөтөц санаа маань өөрөө илүү бат бөх, илүү үнэн болж байгаа. За энэ нь бол бас хөдлөшгүй баримт болж өгнө. Бусдын санаа үзэл бодлыг хүндэтгэнэ гэдэг маань өөрөө тийм ээ. За ингээд мөн тэндээс анх эхэлсэн өөрийн үзэл бодлыг дүгнэлт санаа буюу өөрийнхөө үзэл бодлыг уншигч сонсогчдод итгүүлж үнэмшүүлэхээр бичнэ гэж. Ингэтэл бид маань хүүхдүүд маань яаж бичиж байна вэ гэвэл жишээ нь аав ээжийн тухай эхэлж бичиж байсан бол цаашд яваад ах эгчийн тухайгаар дуусгах жишээ нь тийм ээ. Энэ бол яаж эхийн санаа маань гойж байна гэдгийн шалтгаан болж байгаамаа. Энэ эрхийг мэдээж бичхийн тулд санаанаас гадна хүнд таалагдаж хүнд хүргэхийн тулд дүрслэх ур маяг, уран дүрслэлүүдийг хэрэглэх хэрэгтэй болдог. За үүнд бол адилтгал буюу ил далд адилтгал гэж ярьдаг. Хэтрүүлэл, их хэсгэл, багасгал, мөн амьдчлал, хүншүүлэл, юмшүүлэл, ахиулал, бууруулал, тойруулал, төлөөлөл, ёгтлол, өгөөдөл аль нь ч байсан гэсэн энэ бол хүний сэтгэлд хурж ихэ уран гой болгож ивэл болно. Үүний сацуу бас зөвхөн дүрслэх ур маяг байгаас гадна хүний чихэнд сонсголонтой хүргэж чадах айзам хэмнэлттэй байхыг бас их чухалчилж үзэх хэрэгтэй болдог хүүхдүүд маань. Их хэлвчгийн шалгалтын маань бас нэгэн онцлог шинж буюу 2 дугаар даалгаврын сэдэв маань өөрөө эссе бичих, их бичих даалгавар маань хаалттай асуултын хүрээнд явагддаг. Ямар нэгэн байдлаар нээлттэй биш тийм ээ. Хаалттай асуулт гэдэг бол зөвхөн тухайн өгсөн сэдвийн хүрээнд зохион найруулж өгөх ёстой гэсэн үг тийм ээ. За ингээд бүгдээрээ энд нэг даалгавар байна. Та үе тэнгийнхэндээ ухаарлаг өгөх зорилгоор миний хамгийн нандин дурсамж сэдвээр их зохион бичээрэй. Энэхүү дурсамж юуны учир таны сэтгэлд хоногшсон хийгээд хамгийн нандин дурсамжаар онцолж байгаагаа баталж нотолж бичнэ. За бичихтэй бүтэц өнгө аяс сэдв агуулгын харьцааг оновчтой гаргаж дүр дүрслэлд баримт мэдээллийг зохистой ашиглан зөв найруулгатай бичээрэй. Үгийн тоо 200-аас 250. За тэгвэл бүгдээрээ энэ даалгаврыг хэрхэн найруулж бичсэнийг хамтдаа шалгацгаая.
За ингээд Батхан хөгшигаа урьж байна. Сайн байцгаана уу хүүхдүүдээ, та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Ингээд 2017 оны сурагчийн бичсэн энэ сэдвийн хүрээнд 2017 онд бичсэн сурагчийн одоо зохиомжлохыг засаж ажиллая. Миний хамгийн нандин дурсамжууд. Би бол ном. Хамгийн гайхалтай дурсамжуудаар дүүрэн ном. Миний амьдралд баяр гоныг аз жаргал нулимстай гээд бүхий л дурсамжууд өөр өөрийн байх ёстой хуудсандаа хадгалагдсан би. Тэдний дундаас би гэдэг номын хамгийн анхны хуудас болох намайг энэ орчлонд мэдлсэн тэр өдөр хамгийн гайхалтай нэ. Би 17 жил 8 сар 23 хоногийн өмнө юугаач мэдэхгүй нял гохин ээжийнхээ халуун хэвлээс унсан билээ. Гэвч хэрвээ би тэр л өдөр ээжийнхээ хэвлээс төрөөгүй бол хүний хорвоод амьдраагүй бол би хэмээх ном бүтэхгүй байсан юм. Тэр гайхалтай өдрийг санахгүй байдаг ч гэсэн ээж аавын минь дурсамжаас өөрийгөө төсөөлөн харж тэрхүү өдрийг зураглая. Ээжийнхээ түмэн ясыг салгаж уулаан царайтай тохойн чинээхэн улаан охин аавыгаа дураасан монтойсон хамартай ээжигээ дураасан тормгор нүдтэйгээр энэ орчлонд баяр нэм мэндэлсэн юм а. Ээжээ гэж хэлд орж ааваа гэж даган уйлж ширээ түшин хөлд орж эрхлэн торинсоор өдий хүрсэн билээ. Аав ээжийн бяцхан охин өсөж торнож өөрийн гэсэн зоригтой мөрөөдөлтэй сайн хүн болон хүмүүжиж төрүүлж өсгсөн та хоёрынхаа ачийг хариулахаар хичээнгүйлэн суралцаж яваа. Миний амьдралд хамгийн их тодтолтой зүйл олон байдаг. Тэдний дундаас онцлог хамгийн нандин гих дурсамж байхгүй. Учир нь миний амьдрал тэр чигтээ нандин зүйл. Багшийн минь зэмлэл буруу хийснийг төлөөх шийтгэл найзуудтайгаа муудалсан хэрүүлийн үгс надад атаархсан нэгний муулсан үгс хүртэл нандин. Энд нэг л удаа амьдрна. Заавал цагаан цаас шиг цэвэр ариухан байх албагүй. Хүн бүхэн алддаг. Тэр болгонд дурсамжаа сийж байхдаа бэхэд усаачглаа хэмээн бодоод аль болох гэгээлгэр хараад чам руу шидсэн муу уг бүрийг мартаад чам руу шидсэн хорсолт харц бүрийг тоохгүйгээр зөвхөн өөрийнхөө зориг мөрөөдлийн төлөө хичээх тэр цаг хугацаа хамгийн үнцэнтэй бас нандин гэдгийг ухаарах хэрэгтэй. Би яг л эмээ шигээ аргалчин эмээ шигээ хөндөй талаасаа арга бүрэн үхрийн хатсан аргал түүгээгүй ч өөрийн бяцхан шээзги шиг оюун бодолдоо хөндөй талаасаа гээгдсэн аргал шиг шин санаа бяцхан дурсамжуудыг түүж цуглуулж яваа би аргалчаа. Түүсэн аргал гэрийг минь дулаацуулдаг. Миний зүрхний гүнд оршдог надтай хамт нандин дурсамж бүтээлдсэн гэр бүл найз нөхөддөө баярлалаа гэж хэлье. Анх удаага та нартайгаа бүтээлдсэн дурсамжаа сийлж үлдээсэн энэ өдөр хамгийн гайхалтай байлаа. Амьдрал богинохын тулд мөч бүрийг хайрлая. За ингээд багш нь сурагчийн бичсэн материалыг заслаа. За ингээд энэ материал дээр тайлбаръя. Миний хамгийн нандин дурсамж гэдэг сэдвийн хүрээнд сурагч маань их зохиож найруулж бичсэн. За ингээд энэхүү сурагчийн бичсэн материал дээр засалт хийлээ. За сурагчд маань бичихтэй бүтэц өнгө оёс агуулгын харилцааг оновчтой гаргаж дүр дүрслэл баримт мэдээллийг зохистой ашиглан зөв найруулгатай бичээрэй гэдгийг маш сайн анхаарч уншиж даалгавар бичих хэрэгтэй. Энэ нь бол өөрөө энэ үнэлгээний одоо шалгуурыг бол тавиад өгсөн байж байгаа юм. Шалгалтын материалдаар энэ бол тэгээ одоо сурагчид маань энэ хэсгийг уншчих юм бол би ийм зүйлүүдийг гаргаж бичвэл илүү өндөр одоо гүйцэтгэлтэй бичвэр болох юм байна гэдгийг анхаарал тавьчих хэрэгтэй. За ингээд багш нь даах байдлаар заслаа. За эхлэл хэсэг бол гараад ирсэн. За энэ бүтэц гэж бол одоо эхлэл гол төгсгөл хэсгийг нэрлэдэг. За тэр үнэлгээний маань шалгуур дээр харагдаж байна бүтэц. За гол хэсэг төгсгөл хэсгийг бол бүтэц гэж нэрлэж байгаа. За ингээд бүтцийн одоо уялдаа холбоо хэр сайн байгаагаас бүтцийн хооног авна. Бүтэц бол одоо энэ догол мөрөөр заагалсан эхлэл гол төгсгөл хэсгийн хоорондын уялдаа холбоогоос харагдана. За энэ нь бол тухайн сурагчийн бичсэн ихтер бол боломжийн харагдаж байна. За дараа нь бол сэдв агуулгын харьцааг оновчтой гаргах. За эхийн маань сэдв нь бол миний хамгийн нандин дурсамж. Ийм хөгжил өгсөн байгаа. За тэгвэл одоо энэ бичсэн бичвэрийнхээ агуулгатай хэрхэн оновчтой холбогдож байгаа юм бэ гэдгээр. За суралцагч бол эхлэл хэсэгтээ бол нийлхэд хандсан байдлаар бичсэн. За тэр гайхамшигтай өдрийг санахгүй байдаг ч гэсэн аав ээжийнхээ дурсамжаас өөрийгөө төсөөлн зураглая гэж бусдад хандаж хэлсэн. За энэний дараа бол гол хэсэгтээ бол аав ээжтэй хандаа авчиж байгаа. Хандлага өнгө эсэх нь хандлагаж яхаа өөрчлөгдөд.
За тэгвэл аав ээждээ болохоор аав ээжийн бяцхан охин өсөж төрнөж өөрийн гэсэн зорилготой мөрөөдөлтэй сайн хүн болон хүмүүжиж төрүүлж өсгсөн та хоёрын ачийг хариулахаар хичээнгүйлэн суралцаж явна гэсэн. За төгсгөл хэсэгтээ бол найз нөхөд данц. Ингээ өнгө аясын үед 3 өөр өнгө аяс бол энэ ихтер ингээ гараад ирчих. За энд болохоор миний зүрхний гүнд оршдог надтай хамт нандин дурсан бүтээлсэн гэр бүл найз нөхөдөө баярлалаа гэж хэлье гэсэн. Ийм хандлт. За энэний дараа дүр дүрслэл. За сурагч бол дүр дүрслэлийг маш сайн бичсэн гэж багш нь бол үнэлж байна. За жишээлх юм бол би бол ном одоо өөрийгөө ингээд ном болгоо юмшуулчих. За энд бол дүрслэг урмыг юмшуулах хэлбэр бол одоо харагдаж байна. За тэгээ миний амьдрал баяр гуниг аз жаргал нулимстай бүх гэдэл бүхий л дурсамжууд өөр өөрийн байх ёстой хуудсандаа хадгалагдсан байна. За энэний дараа бол ээжийнхээ төмөн ясыг салгаж төрөх гэж. Энэ бол ихсгэл. За хүний үед бол 206 яснаас бүтдэг. За гэтэл бол төмөн ясыг одоо салгаж төрж байгаа гэж ингэж ихсгэж байгаа байдал. Энэ бол дүрслэг хурмыг бас нэгэн хэрэглүүр. За энэний дараа бол имээшгээ аргал өөрөн аргал төвөөгүйч өөрийн гэсэн бяцхан шээзгээ шиг оюун бодолтой гэдэг. Хөндөй талд гээгдсэн аргал шин санаа сайхан дурсамжуудыг түүж цуглуулж яваа би аргалчин. Энэ маш сайн дүрслэлтэй дүрслэг хэрэглүүр ашиглаж бичсэн. За энэний дараа баримт мэдээллийг хэрхэн ашигласан юм бэ? За энэ хэсэг дээр нэг мэдээлэл орж ирж байгаа. За тэр гайхамшигтай өдрийг санахгүй байдаг ч гэсэн ээж аавынхаа дурсамжаас өөрийгөө төсөөлөн харж сургалаа. Энэ бол мэдээлэл. Сурагчид байгаа мэдээлэл баг. За хилцүүн хариулгын үед. За ээжигээ төмөн ёсыг салгаж ов улаан царайтай тохойн чинээхэн улаанхан аавыгаа дуурайсан монтойсон хамартай ээжигээ дуурайсан торомгор нүдтэйгээр энэ орчлон баяр нэмэн мэндэлсэн. За энд бол одоо ийм алдаа гарсан байна. За багш нь энэ бичвэр дээр ингээд дугуулаад ирсэн байгаа. За ов улаан дуурайсан улаан дуурайсан үг давтах алдаа. За тэгээд орчлон баяр нэмж төрөөд байгаа мó орчлонд чи баяр нэмж төрөө. Энэ үг хэлбэржүүлээгүй оруулсан ийм алдаа гарсан. Дэг одоо заахын хэлбэрийн дэг орхиж үтснээрээ орчлонд одоо баяр нэмэн мэндэлсэн гэдэг санаагаа бол гаргаж чадаагүй. За ийм алдаа ихнийх. За дараа нь аав ээжийн бяцхан охин өсөж өөрийн гэсэн зорилготой мөрөөдөлтэй сайн хүн болон хүмүүжиж төрүүлэн өсгсөн та хоёрын ачийг хариулахаар суралцаж яваа. За тэгвэл энд бүтээвэр давтсан алдаа. Зорилготой, мөрөөдөлтэй. За дараагийнх нь өгүүлбэрт болохоор өсгсөн та хоёрынхоо гэдэг. За тэгвэл энийг хэрхэн хариулах боломжийн болох байсан бэ гэхээр аав ээжийн бяцхан охин өсөж өөрийн гэсэн зориг мөрөөдөлтэй сайн хүн болон хүмүүжиж төрүүлэн өсгсөн тэднийх ачийг хариулахаар хичээнгүйл явна гэдэг. Найруулгынхаа хувьд бол ингэж засварлагдах шаардлагатай. За дараагийн миний амьдралд хамгийн их тодголтой зүйлс олон байдаг. Тэдний дундаас онцлон хамгийн нандин гих дурсамж байхгүй. Учир нь миний амьдралд тэр чигтээ нандин зүйлс. За энд болохоор энэ тэдний дундаас онцлон хамгийн их нандин дурсамж байхгүй. Бичиж байгаа юм а үүсгээд байгаа, тийм ээ? Ийм алдаагаар авчиж байгаа. Уг нь бол миний амьдралд их одоо нандин дурсамжууд ихтэй ийм зүйл бичиж байгаа боловч тэр дотроос хамгийн нандин гэх юм байхгүй. Энэний оронд харин суралцагч маань миний амьдралд хамгийн их тодорхойтой зүйлс олон байдаг. Учир нь миний амьдралд тэр чигтээ нандин зүйлс. Гээ явах юм бол найруулгынхаа энэ алдаа засагдаад гараа явчихж байгаа зүйлээ. За дараагийн дугаарт нь болохоор миний зүрхний гүнд оршдог надтай хамт нандин дурсан бүтээлсэн гэр бүл найз нөхөдөө баярлалаа гэж хэлье. За багш нь гэж хэлье гэдгийг бас улаанаар тэмдэглэсэн. Энэ зүгээр баярлалаа гэж цаасан дээрээ бичээд хэлчихэд байгаа. Гэтэл гэж хэлийгээ давхар ийм алдаа гаргаад. За миний зүрхний гүнд оршдог надтай хамт нандин дурсамж бүтээлсэн гэр бүл найз нөхөдөө баярлалаа. Тэ бичсэн байна. Гэтэл бол гэж хэлье гэж нэмж одоо үг хэлээдүүлсэн. Ийм алдаа гаргасан байна. За бичгийн соёлын үед бичгийн соёл бол бичгийн хэв нь гаргацтай, уншиж ойлгоход төвөггүй, үг үсэг, хоорондын зай хэмжээ тодорхой, үгсийн тэг нь ялгахдаггүй байна. Энэ сурагчдаар бол нэг одоо гаргахдаггүй байгаа ийм үг үсэг бол ажиглагдахгүй уншаад ойлгоод болчихж байна. За тэгэхэд бол бичгийн соёлын оноог бол авнаа. За их дотор бүхийл амьдран цэнтэй нөхдөдөө гэсэн дөрвийг алдаа тавьсан. За тэгвэл бүхийл гэдэг үгийг ил тусдаа бичгтэн амьдраана биш амьдрнаа.
За цэнтэй нөх төдөө. За энийг өмнөх одоо хэлбэрийн хичээлээр маань утга эрдэнэ өгч маань тайлбарласан байгаа. За өгөгдөл бол 200-аас 250 өгтэй экскоч бичнэ гэсэн. За сурагчийн одоо бичсэн эхийн үгийн тоо бол 337 байна. За тэгэхээр энэ дээр бол одоо 200-аас 250 гэдэг юундаа бариулж найруулж бичиж чадаагүй. За энэ дээр бол үгийн тоохон оноог бол суралцагч бол алдна. За энэний дараа үнэлгээний шалгуур хангасан байдал. За одоо ерөнхийд нь дүгнээд хэлье багш нь. За бүтцийнхээ оноог бүтцээ бол маш сайн гаргасан суралцагч. За өнгө эсийн хувьд бол боломжийн хэдийгээр 3 одоо өөр өнгө эсийг оруулж бичсэн ч гэсэн хоорондоо уялдаатай агуулгатай найруулгатай учраас боломжийн гэж нэрлээ. За сэдв агуулгын харьцаа бол боломжийн байсан. За нөгөө дурсамж гэсэн сэдв рүүгээ оруулаад ингээд өөрийнхөө одоо дурсамжийн талаар бол бичсэн. За дүр дүрсийг бол маш сайн гэж түрүү багш нь дурдсан тийм ээ. Баримт мэдээлэл бол боломжийн. За хилцэн хувьд бол хангалттай гэдэг. Нилээд одоо хэдэн энэ гол хэсгийн өгүүлбэрүүдийн одоо өвөг давтсан, хит нуршсан, за хэлбэржээгүй үг оруулсан гэх мэт байдлаар одоо хилцэн хувьд бол яхан хангалтгүй найруулгатай бичжээ. Найруулга зүй бол хилцүүнд одоо хангалтгүй байгаачсан бүхэл бүтэн ихийнхээ хувьд бол найруулгын шаардлага нь бол бас боломжийн. За бичгийн соёл бол сайн байсан, гаргахдаггүйс юм байсан. За зөв бичих дөрмийн хувьд бол 337 хүүхдэд их хүчээ 4 алдж байна гэдээ бол бас нилээд одоо сайн бичсэн байна гэж дүгнж байгаа юм. За үгийн тоо бол хангалтгүй гэдэг үнэлгээ авчих. Шалтгаан нь бол өгөгдлийн үгийн тоонд тааруулж бичээ гэд найруулж бичиж чадаагүйгээс ийм одоо үзүүлэлт гарч байна. За ингээд их зохиож найруулж бичихтэй дээр өгөгдсөн энэ өгөгдлийг маш сайн анхаарч уншиж ихээ зохиож найруулж бичих нь бол их чухал юм а гэдгийг сурагчдаа хэлмээр байна. За ингээд та бүхэнд Монгол хэл бичгийн шалгалтанд амжилт хүсье.